Сайн байцгаана уу? Номын цаг нэвтрүүлэг эхэлж байна. Энэ удаагийн зочноор Монголын зохиолчдын эвлэлийн шагналыг зохиолч Бямбагийн саран театрын ярилцахаар урьж ирсэн байна. Ингээд танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн байна уу? Баярын өдрийн баярлалаа. Хоёулаа яриагаа Арангаа аймагт маань зохион байгуулагдсан Номын баярын талаар эхлэе гэж бодлоо. Тэгээ энэ Номын баяр гэдэг энэ арга хэмжээ бол Улаанбаатар хотын хувьд 10 жил зохион байгуулагдаж байна л да. Тэгээ жил болгоны хавар намрын Номын баярыг зохион байгуулад одоо манай Номын соёлт ертөнц төрөөмс байгууллагаас энэ арга хэмжээ зохион байгуулад эдийн хугацаа өнгөрсөн байна л да. Тэгээд яг Номын энэ баярыг улс даяар өргөн дэлгэр болгох ийм зорилгоор ингээд аймагуудад бас давхар Номын баярын арга хэмжээг зохион байгуулад одоо энэ зунаас эхлээл ингээд явж байна л да. Тэгээд энэ удаад Арангаа аймагт бид ирээд бас ингээд Номын гэгээн дор уншигчтайгаа уулзах ийм сайхан боломж бас бүрдсэн. Тэгээд энэнд бол ирсэндээ их баяртай. Тэгээд Арангаа аймагт бас ер нь зөөр харахад Номын дэлгүүр байдаг. Ер нь сайн мэдэхгүй байна тий. Тийм. Гэхдээ зөөр номд дуртай тийм нэг хүүхэд залуучууд маш их байдаг юм гэдгийг бол олж харсан л та. Номын баярын үеэр ингээд сууж байхад тэндээс хүүхдүүд ингээд ном авах гээд ирж байгаа хүүхдүүд тэдний нүдэнд нөгөө уншихыг мэдхийг ингээд илүү их юмыг ойлгохыг хүссэн тийм нөгөө гал асуулттай байгаа гэдэр харах бол их гоё байсан тий. Тэгээд ямар ч гэсэн энэ хүүхдүүд ирээдүйн үе бол маш сайн уншигчд төрж гарч байгаа юм байна гэдгийг бол харж л тэгэл баярлалаа сууж ялаа л да тий. Тэгээд ер нь бол бид чинь нэг хэсэг яг 1990 оноос хойш ер нь тэгээд улс орондоо яриад нийгмийн шилжилт гээл ер нь тэгээд энэ шилжилтийн донд ч хамгийн нөгөө нэг түрүүн одоо ямар нэгэн байдлаар нөгөө нэг амьдрал ахуйгаа бодож золих хэвстэй зүйл нь урлаг соёл болж хувирдаг л да ер нь нийгмийн шилжилтэнд. Тэгээд энэ 90 он гарснаас хойш одоо улс орондоо яриад одоо урлаг соёл за тэр дундаа ингээд ном гэдэг зүйлээс бол бид ингээд тэрийгэ золж идшууш одоо тэгэл яг өнөө маргаашийн амьдрал гэдэг ийм зүйл рүү явж улс орондоо яриад номын дэлгүүргүй болж ном уншдаг хүнгүй болж ингэж бас нэг тодорхой хэмжээнд нэг хэсэг хугацаанд оюуны хоосрол гэдэг зүйл бидний нөмөрлөө л доо. Тэгээд сүүлийн хэдэн жил бол үнэхээр сайхан байна тий. Тэгээд энэнийг сэргэж байгаа бас нэг зүйл нь юу гэхээр зэрэг энэ бас Номын баярын арга хэмжээнүүд ингээд хавар намартаа зохион байгуулагдаад энэ нь ингээд цаашаа бас улам тэлээд улс орон даяар ингээд бас энэ аймагуудаа хүрч ном гэдэг зүйлийн соёлын талаар ингээд хүрэж байгаа энэ арга хэмжээнүүд бол бас бидэнд бас ирээдүйн шинэ уншигчдыг бүрдүүлэх тэгээд тэр уншигчд маань бас цаашаа залгуулад энэ номын соёл ертөнцийг авч явах Номын гэгээн дор одоо ирээдүгэ тодорхойлох ч гэдэг юм уу тийм сайхан боломжууд бүрдэж байгаа гэж харж байгаа учраас Номын баярын арга хэмжээг бол би тодорхой хэмжээнд бас дэмжиж ингээд хамт явж байгаа маа. За та өөрийнхөө зохиол бүтээлүүдээс бас уншигчд маань сонирхолвол тэгээд хамгийн сүүлд ямар ном хэвлэлсэн бэ? Тийм за миний хувьд би 1995 онд Улсын бахирхал сургуулийн утга зохиолын ажилтны анги төгссөн л да. Тэгээд тэрнээс хойш телевизийн салбарт нэлээд олон жил ажилласан. Тэгээд телевиз гэдэг маань өөрөө нэг хүний маш их цаг зав бүтээл тэр бүтээл одоо тэр хамаг онгод юу гэдгийг те энэ бүх юмыг нэг өөртөө юулж яадаг өдөр тутмын эфирийг хийж гүйцэтгэж яадаг ч гэдэг юм уу. Энэ утгаараа бас уран зохиолоосаа бас хэсэг жоохон тийм завсарлага авч явж хагаад шүлгийн номнуудаа гаргаад тэрний араас хамгийн анхны миний нөгөө уран зохиолын бие даасан бүтээл маань Сорхтон гэдэг арман 2012 онд гарсан. Тэгээд тухайн 2012 он бол үндсэндээ нөгөө монголчууд эргээд ном унших тэр номын соёл нь сэргэж эхэлж байсан. За дээрэс нь нөгөө бид яг ямар амьдралтай хүмүүс байсан бэ? Бид ямар түүхтэй юм бэ гэдгээ эрэлхийлж байсан тэр цаг үед таарсан учраас би нөгөө монголчуудын яг мандан матарч байсан тэр үеийн төлөөлөл болох Сорхтон наатны нөгөө үйл амьдралаас сэдв аваад тэгээд ерөнхийдөө яг энэ нөгөө нэг эмэгтэй хүн яг энэ орчлонд ирээд юу хийх ёстой юм бэ? Яаж амьдрах ёстой юм бэ гэдгийг хүмүүс бас нэг эмэгтэйчүүдэд зориулаад мессеж өгөх үүднээс энэ номыг бичээд гаргаж ирсэн. Тэгээд эндээс эхлээл ерөнхийдөө бол энэ ном их олон уншигчдыг хамарсан, их олон хүмүүсийн сонирхож уншаад ингээд бас нэг уран бүтээлчүүд нэг тийм цаашаа бүтээл хийх хүсэл сонирхол төрдөг тийм л байдаг л да. Тэгээд Батхан Самар хатан гэж гараад тэгээд яг нэг орчин үеийн сэдвэр би бас нэг зохиол бичээ гэдэг нэг тийм бодолтой байсан дээр сэтгэл залгигч хот гэдэг дунд нь бас нэг тийм орчин үеийн сэдвтэй нэг тийм арман гарсан. За тэрний дараа тогсонц гэдэг тогсонц намаа бичиж хэлсэн. Тогсонц хэлэхдээ одоо нэг
2 жил болж байна. Тиймэрхүү яг миний нөгөө номын замнал маань тийм. За. Та хэр ном уншдаг хүүхэд байсан бэ? Одоо ч гэсэн ер нь ном хэр их уншдаг вэ? Тийм яг зөв одоо бидний үед бол ном уншина гэдэг маань их тийм нийтэд дэлгэрсэн хүүхдүүд уншдаг, өргөн дэлгэр ер нь тэрэл уншдаг тийм байсан л да. Гэхдээ гол нь нөгөө номын олдоц гэдэг юм маш ховор гэсэн. Номын сангаас ном авдаг, номын дэлгүүрээс авдаг. Тэгээд одоо нөгөө аим биш өөр хангаад төрж өссөн, өөр хангаадаас орж исэн. Тэгээд өөр хангаад ирж байгаа номнуудаас аль болох ингээл боломжоор авдаг. Тэгээд тэр дундаас би яруу найргийн номыг илүү их уншдаг. Тэгээ яруу найргаа нөгөө уншсан номоо бүр нэг удаа уншаад өнгөрөхгүй бүр илтгэн уншаад тэнд байгаа хуудас бүхэн дээр байгаа шүлгнүүдийг цээжилдэг тийм юутай хөвтэйсэн л та. Тэгээд дараа нь өөрөө шүлэгчдэг болоод өөрөө энэ уран зохиолын мэргэжлийг эзэмшээд ингээ явсан. Тэгээд ном уншина гэдэг энэ зүйл бол нэг хүний яг бага салуу наснаас тийм дадал болтгол зүйл байх л та. Миний хувьд одоо ч гэсэн ингээл үргэлжлэн уншаал явж байдаг л та. Оюутан байхад бол ер нь нэг уран зохиолын чиглэлээр сурж байгаа учраас нөгөө хичээл дээр зайлшгүй унших хэвээр нөгөө өрөнд орны уран зохиолыг орчдөг учраас тэдрийг уншаа явна. Одоо ч гэсэн яг миний хувьд гэх юм бол их уншдаг. Одоо жишээ нь яг зөв хамгийн ойроос хэлэхэд ингээд зохиолчд маань бас ном моосоо өгдөг, уншаарай. Энэ ном ямар санагдав эргээ танад хэлээрэй гэдэг тийм зүйлийг ярьдаг учраас зохиолчдын одоо өөрсдийнх нь надад итгэж намайг ингээд уншаад өгөөч гэсэн тэр номнуудыг бол би заавал уншдаг. За дээрэс нь би нэг шинээр гарч байгаа одоо орчуулгын номнууд тийм дэлхийд бестселлер болж байгаа ч юм уу дэлхийн одоо тэр Нобелийн шагналыг, таймын шагналыг хүртсэн номнууд ч юм уу тийм ер нь номыг бол байнга уншдаг. Яг нэг хүн нэг талхыг ингээ өглөө болгон хэрэгэлдэг шиг миний хувьд бол ном уншин гэдэг яг тэр нэг байнга хэрэглээ болчихсон явж байгаа. Тэгэд орны хажууд байнга ном байж байгаа 2 3 ном тэгээд сэлгэж уншдаг ч юм уу тийм. Тэгээд сүүлийн үед бол бас нэг сонсдог ном гэдэг чиглэл рүү илүү их орж байна л да. Сонсдог ном гэдэг энэ зүйлийг за одоохондоо ингээд уншигчд нь тэр зохиолчд нь тэр нэг номыг сонсно гэж юу ах вэ гэдэг нэг тийм юм яваад байдаг байхгүй. Миний хувьд болохоор би өөрөө нэг энэ номыг хүн сонссноор бас яг уншсантай адилхан тийм мэдээллийг авч болно. Энэ бол нэг орчин цагт өнөөдөр тооч яринд өнөөдөр энэ цаг цаггүй амьдралд хүн ямар нэгэн хэмжээгээр номыг бол сонсож явхад энэ ажил төрлийнхаа дундуур ч юм уу унаа тэргэнд явж байхдаа ч юм уу ингээд сонсож байгаад бас яг адилхан мэдээлэл авч болох юм байна гэдгийг ерөөхдөө ойлгоод өөрийнхөө бүх номнуудыг ингээд өөрөө уншаад сонсдог ном болгоод энэ талаас тавьцсан маа л да. Тэгээ миний YouTube хаяг байгаа. Би бас харамт яагаад. Тэгээ тэр дээр ч гэсэн би бас өөрийнхөө өгүүлбэрүүдийг за энэ нөгөө армануудынхаа ихний бүлгүүдийг уншаад тавьчихсан маа. Тэгэхээр энэ сонсдог ном гэдэг зүйл бас нэг сүүлийн үед түрэн гарч ирснээр би эргээд нэг ном унших миний боломж илүү өргөн болчихж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг зүгээр нэг хуучны сонгодгуудаа би одоо ахад яг ахаал эхлээс нь уншиж эхэлж байгаа байхгүй. Би оюутан багтаа ч юм уу те би хүүхд тахтаа уншиж ирсэн. Тэрнээс энэ яг юугаар өөр гэсэн юу өгүүлэх гэж байсан бэ гэдэг тэр зүйлийг дахиад нэг уншаад үзье гэдэг үднээс бол би ерөөсөө A+ орсон бүх номнуудыг яг адилхан унталтаж аваад тэгээд цаашаа сонсоо явчихдаг. Тэр нь илүү нөгөө нэг цаг завгүй амьдрал донд боломж юм уу гэж би хардаг байхгүй. Шинээр хэвлэж гарсан номнууд бол мэдээж бүгдийг нь лаваад яг хэрэгтэй гэсэн номнуудаа уншаад явчихдаг. За таны бодлоор цаасан сүртэй номд цахим ном хоёрын одоо ялгаа юунд вэ? Тий одоо энэ дэр ингээд хүмүүс айгүйх ач холбогдол өгөөд байдаг л да одоо манай Ахмад зохиолчдоос эхлээд ингээд нөө номыг ингээ хуудасаар нь ингэж эргүүлж уншаад тэр цаасны үнэр тэр харж байгаа харц хөдөлгөөн ингээл энэ юмнууд ингээл өөр байдгаа. Тэгэхэд одоо бид нар ингээд цахим гэдэг зүйл рүү ороод ингээд тоочоор ингэж номыг уншаад байна. Энэ одоо бурууч гэдэг юм уу те. Энэ чинь зөвхөн хандлага л гэж би хардаг л да. Одоо бас нэг 100 илүү жилийн өмнө гэрэл зураг гэдэг зүйл анх гарч хахад хамгийн их бухимдарч тэрэнд нөгөө нэг сэтгэл хангалуун биш байсан хүмүүс нь зураачд байдаг юм бэлээ. Тэгээд тэд нар яг гэхээр зураачд бол нөгөө хөрөг зураг зурдаг. Тэр дундаа язгууртнууд баячуудын хөрөг зургийг зорж нөгөө амьдрал ахуйгаа залгуулдаг тийм хүмүүс байсан юм байна л да. Тэгээд нөгөө гэрэл зураг ингээл ганцхан агшин чадгаж дараал хүний хөргийг болгочдаг. Тэгээд тэр язгууртнаас эхлээд бүр энгийн хүмүүс ч хүртэл хөргөө болгочдаг болсон. Тэр үед зураачд их тийм бухимдалтай байсан юм шиг байна. Тэгээд бидний ингээд ажил мэргэжил бидний энэ зурдаг энэ олон сар жилийн хөдөлмөр энэ бүхнгүй боллоо гэж хэлжсэн. Яг тэрэн шиг
өнөөдөр яг цаасан ном, цахим ном, сонсдог ном, хэвлэмэл ном эдгээр дээр ингээд ийм ялгаанууд гарч ирээд ингээд хэвлэх үйлдвэрүүд нь ч юм уу эсвэл одоо нэг захимаар яадаг хүмүүс нь ч юм уу энэ зөв энэ буруу гэсэн нэг ийм юмнуудыг ингээд нийтийн хандлагад өгөөд байдаг, анзаарэгддэг. Яг үүндээ яг уран зурагч гэсэн ялгаа авахгүй шүү дээ. Одоо 100 илүү жилийн дараа харахад уран зохиол устдаг шүү дээ. Уран зураг яг л тэрхивэрээ өөрийнхөө мөн чанарыг хадгалаад илүү сонгодог талаа барайл ингээл хөгжөө явчихж байгаа. Гэрэл зурагч ялгаагүй яг өөрийнхөө тэр үтгэл хүн бүхэн өөрөө гар утастай өнөөдөр өөртөө селфи хийгээ явчихдаг ч юм уу те. Ийм боломжууд нь ингээд гараад ирчихсэн. А гэхдээ мэдээж би одоо нэг удаа ингээд өөрийгөө дараа селфи хийснээс илүү нэг зураачд ингээд өөрийнхөө хөргийг зуруулах нь илүү үнцэнтэй, илүү ирээдүйд үлддэг, илүү урлагийн бүтээл болдог тэр хэмжиг хандлагыг явцсан байгаа байхгүй. Тэгэхээр зур хэвлэмэл ном, цаасан номын энэ ялгаа бол яг өнөөхөндөө л нэг ийм нөгөө өөр юм шиг анзаарагдаж харагдаж байгаа боловч цаасан хэвлэл бол сонгодог хэлбэрээр барайл энэ бол хизээш устж өгөх болохгүй өөрийнхөө замаар л хөгжиж тийм л зүйл гэж би хардаг шүү дээ. За таны уран бүтээлтийг ерөнхийдөө анзаарч хаад хаттын талаарх зохиол бүтээлүүд их байдаг. Тэгээд ер нь энэ талаар хоёлаа ярил. Тэг яг зур түрүүн би нэг цогц дурдаад өнгөрсөн штэ нөө уран зохиолоор дамжуулаад зохиолч маань яг уншигчдад юу илэрхийлэх хүсдэг юм бэ, юу өгүүлэх хүсдэг юм бэ гэдэг нэг зүйл байдаг л да. Зохиолын үзэл санаа гэдэг байхгүй. Тэгэхээр миний хувьд нөгөө телевизийн салбарт ч юм уу их олон жил ингээ ажиллаж явж байгаад ерөөс миний хүмүүст хүргэх хүсдэг юм эмгтээчүүд ямар нэгэн байдлаар би нэг оюунд нь ч юм уу мэдлэгт нь ч юм уу те эсвэл амьдрах тэр нэг философт нь ч юм уу өөрийнхөө бодлыг хэлчих юмсан, нөлөөлчих юмсан гэдэг нэг ийм л юм л ерөөсөө эртнээс хойш надтай хамт явсаар хагаад одоо ч яг тэр маань ингээ явж байгаа тий. Тэгэд би нэг ерөнхийдөө нэг уран зохиол бичиж эхлэхээс өмнө за мэрэгжлийн хадаа уран зохиол бичиж даа гэж бодоод за хүүхнүүдэд зориулсан л би нэг зохиол бичих ёстой гэж бодож тэгж нэг хандаж явж байгаа. Нэг тухайн үед чинь нэг тийм нийгмийн бас нэг шилжилт гүйц дарлаагүй бас нийгэмч хоороо бусгаа тэр нэг ер нь хүүхнүүд маань яг нэг унших хэвээр нэг эмгтээчүүдийн библи маягийн тийм ном байвал зүгээр юм байна даа л гэж ярьж хайж явж байгаа. Тэр нэг тухайн үед чинь бид нар нэг эргээд түүхэн аягүй сонирхож байсан. Тий хатуу ухаан гээл хүмүүс яриад тий юм тэр нь одоо юу ч юм өнгөрсөн түүх бид нар ингэж явсан ийм амгшалтай ийм арт юм байна гэдэг тийм түүх их явж байсан. Тэгэд ер нь тэндээс харж байгаад би нэг сурт наатны тухай баримтд нэг баримт уран сайхны киноны зохиол бичиж байгаа л түүхийг судлаад хэлсэн. Тэр нь надад илүү таалагдаад яг орчин үеийн сэдвтэй би өнөөдөр нэг өөрийнхөө мессеж гэх юм уу тэр үзэл санаагаа хүнд хүргэхэд надад орчин үеийн шин дүрийг гаргаж ирж байгаа шин одоо нэг тийм аж байдлын роман бичснээс илүү хуучин цагт амьдарч исэн яг тийм үлгэр жишээ эмгтээ дээр тулгуурлаад би өөрийнхөө үзэл санааг илэрхийлээд эмгтээчүүд түргэж болох юм байна гэдэг нэг тийм зүйлийг ойлгоод тэгэнгүүтээ би сорт наатны түүхийг илүү судалж байгаа л тэгээ сорт наатаар бичсэн л дээ. Тэгээ сорт наатны яг үзэл санаа гэх юм бол бас л тийм шүү дээ. Эмгтээ хүний орчлонд яах гэж төрсэн юм бэ? Юуны төлөө амьдардаг юм бэ? Эмгтээ хүн гэдэг өрөө хөхд болоод улс орныхоо ерхий юм бэ гэдэг тийм энэ юмыг л би нөгөө хүргэе гэж зорьсон. Тэр нь бас тодорхой хэмжээнд хүмүүст хүрсэн юм шиг байна л да. Тэгэд уншигчид бол бас нэлээд ам сайтай хүлээж авсан тийм зохиол байдаг. Одоо ч гэсэн ер нь уншихад байн гардаг юм. Тэгээд нөгөө зохиолоор дамжаад зохиолч маань ямар нэгэн үзэл санааг болоод ингээд нийгэмдээ шидчихэдэг хүмүүс шидчихэдэг тэр нь бол саяны хийсэн нөгөө эмгтээ хүний яах гэж ирсэн тэр хүчин шалтгааныг л тодруулах гэсэн зүйл байсан л да. Тэгээд тэрний араас бас самраатны түүхээ биччихсэн. Самраат ялгаагүй Монголын нөгөө тийм уналт дороотлын үеийн яг нөгөө тийм эмгтээ хүн яг тийм үед тий амьдрал юуш тохиолдож болно тий хүн дац жаргал зовлонгоныг ингээд бүх юм ээлжилж авдаг тий зовлонгоныг тэр хүн хэцүү үед эмгтээ хүн яаж давж тулах хэрэгтэй юм бэ тий зөвхөн өөрийнхөө амьдралыг эсвэл улс орны амьдралыг тий энэ өөрөө хүлээсэн байгаа юм бол улс орныхоо амьдралыг яаж болох хэрэгтэй юм бэ гэдэг тэр жишээг л гаргая гэж бодож дахиад самратантай ажилласан ч гэдэг юм уу тий яг энэ тогсын зэсгэд 2019 онд гаргалаа. Тэгэд энэ ном бол Юан Гурны үед амьдарч исэн Агаа Гүнж гэдэг Монголын эртний яруу найрагчийн бүтээн тухай зохиолохгүй. Тэгээ энэ бол нэг хайр дурлалын сэдвтэй. Тэгээд Аст орон дахны Ромео Жулиета гэж зүй сар хүлээн зөвшөөрөгддөг тийм нөгөө харийн түүхэлтэй. Тэгэд энэ түүхэн дээр тоглоод бас юуг бас уншигчдад илэрхийлэх гэсэн бэ гэх ямар ч гэсэн нэг хэдийгээр би ингээд хэдэн 100 жилийн өмнөх түүхийг бичиж байгаа ч гэсэн яг үний эрэхтэй нэг зөвлөх хүнд хүрэх гэсэн мессеж л оруулдаг байхгүй. Яг өнөөдөр ингээд тухайн үед юу надад имзэглэлтэй юу надад хэцүү байна би тэрийг хүнд хэлчих юмсан л гэдэг тийм юм явж байгаа шүү дээ. Агаа Гүнжийн тухайд гэх юм бол яг ингээд яг өнөөдрийн амьдралыг харахад хүмүүс нэг тийм жоохон хүйтэн дөө
Одоо бидний үе гэдэг бас арай л өөр л байсан юм шиг харагддаг байхгүй. Бид нар ч гэсэн ингээл ярьдаг энэ хүүхдүүд нэг тийм хайрлаж дурлагтай яарахгүй, амьдрал ахгүй бас готоо яарахгүй, ер нь юмд яарахгүй те. Ийм нэг жоохон тийм болж хайр дурлалын үн цэнийг ойлгохгүй ч юм шиг те. Ийм байна. Тэгэхээр зэрэг ер нь хайр дурлал гэдэг чи яг юу юм бэ? Эн чинь зөв нөгөө алтхаас айдаг тийм нөгөө хэрсүү цаг үе өнөөдөр байгаад байгаа байхгүй. Тэгэхээр хайр дурлал гэдэг чинхүү үнэн тэр хайр дурлал гэдэг юм чинь алтхаас айхан битгээл амиа хүртэл золиослж болдог тийм ийм зүйл байдаг юм аа. Энэ нөгөө чин үнэн хайр дурлалын төлөө одоо та нарын өвд дээдс ч юм уу тийм энэ хэдэн зуун жилийн өмнө амьдарч байсан монголчууд яаж исэн бэ тийм хайр дурлалын мөн чанарыг яаж ойлгож ирсэн бэ? Энэ бол ямар үнцэнтэй юм бэ гэдгийг нэг харуулчаа гэдэг үднээс ахаал тэрийг л бичиж ирсэн тийм л төгтөө байхгүй. За манай уншигчдад хандаад одоо ном уншихад уриалаад та одоо юу гэж хэлмээр вэ? Яг ном гэдэг энэ зүйл чинь өөрөө нөгөө нэг маш баялаг л да. Бид нар одоо эхээс төрөөд энэ орчлонгоос хайлтлаа. Өөрийнхөө нүдээр үзэж туулсан, өөрийнхөө баяр хүнийг хосолсон энэ амьдралыг үзэл дуустдаг тийм зүйл байхгүй. Номыг уншсанаар ч юм уу те энэ номын хуудасуудаар аялснаар маш олон хүний амьдралаар аялж болдог. Маш олон хүний жаргал зовлонгийн дундуур явж болдог. Тэгээ тэндээс хүн нөгөө нэг амьдралын мөн чанарыг ойлгодог тийм зүйл байдаг л да. Одоо өнөөдөр бид ингээд хувийн хөгжлийн авч юм уу те хэрхэн өглөөрт бас зурх бай гэж хэрхэн мөнгөтэй болох бай өөрийгөө яаж хөгжүүлэх вэ гэдэг ийм зүйл болно уншиж болно тэр чинь болохгүй зүйл байхгүй шүү дээ. Гэхдээ энэ бүхнээс илүүгээр хүний нөгөө нэг язгуур мөн чанарт нөлөөлдөг, хүний майндад нөлөөлдөг тийм. Хүний нөгөө нэг яг тэр төлөвшөлтөнд нөлөөлдөг зүйл бол уран зохиол байдаг гэж би хардаг шүү дээ. Уран зохиолын нөгөө эрэг талын бааtruудаас энэ хүн ингэж амьдрдаг юм байна тийм. Ийм зовлонг ингэж аваад тэсэд гарчдаг юм байна. За ер нь ингэж амьдрах хэрэгтэй юм байна. Энэ бол ингээд миний ингээд одоо кейс одоо гэхаар тийм. Энэ би яг энэ номын баатар шиг ийм байх хэрэгтэй юм байна. Энэ бол зөв амьдрал юм байна гэдгийг хардаг ч юм уу тийм. Эсвэл эсрэг дараалын дүрээс хүн ийм муухай байж болдго юм байна тий. Миний амьдрал ч гэсэн бас ийм муу хүмүүс таарч болно тий. Тэгээ эднэртэй таархад би ямар хамгаалалтай байх вэ тий. Би эднээс юуг ингэж ойлгож авах хэрэгтэй вэ гэдэг юм ингээд маш хэрсүү болж нөө нэг амьдралыг ойлгодог тийм л зүйл аамал да. Энэ уран зохиол гэдэг чинь өөрөө нөө баялаг байхгүй. Зөвхөн Монголын зохиолчдоос хайлаад энэ чинь дэлхийд дээр яараа маш олон уран зохиолын бүтээлүүд төрчихсөн, маш олон сонгодгууд гарчихсан. Энэ бүхний чинь уншаад явхаар өмнө нь хүмүүс яаж амьдрдаг байсан одоо яаж амьдарч байгаа цаашлаа яах юм би ямар орчлын ертөнцид ирсэн би тэдэнтэй хэрхэн одоо зохицох ёстой юм те энэ миний амьдрал таарч байгаа хүмүүсийг би хэрхэн ухтаж хэрхэн үдэх ёстой юм бэ гэдэг тэр нөгөө хэрсэн ухаануудыг тэр номноос олж авдаг тийм л гол нөгөө нэг уран зохиолын мөн чанарын тэр амлалт одоо нэг үг гэдэг чинь би ингээд амьдралдаа маш олон ном уншсан гэхдээ би тэр уншсан уран зохиолын номнуудаас сандгүй гэхдээ тэр номнууд намайг хүн болгосон юм аа. Би болсон юм аа. Тэндээс би өөрийгөө олсон юм аа гэж. Ерөөсөө тэрэлтэй. Тэгэхээр зөв унших хэрэгтэй. Тэр дундаа залуучууд хүүхдүүд бол маш сайн унших хэрэгтэй. Тэгээд тийм нэг хөнгөн одоо зугаацах маягаар биш. Жохон улс уртай тий. Яг хөнгөнөөс эхлээд хүнд рүү нордог ч юм уу. Ер нь л унших хэрэгтэй. Уншиж задардаг хүний оюун ухаан. Тэгэхээр зэрэг уншчих хэрэгтэй л гэдгийг би хүүхдүүд залуучуудад илүү хэлмээр санагдаж байгаа юм л та. За бидэнтэй ярилцсан танд маш их баярлалаа. Цаашдынхаа уран бүтээлд өндрөөс өндөр амжилт хүсье. За баярлалаа. Тэгээд арын сайхан ангад ирсэн энэ өдөр бол бас их сайхан бэлэгтэй өчтөр золын 25 байлаа. Өнөөдөр ингээд бид бүхэн бас арангахаа сайхан музейг үзээд ингээд энэ арангаа нутагта бас ингээд явж байна. Тэгээд ямар ч тач гэсэн энэ нутаг орны ирээдүй, хүмүүсийн ирээдүй, амьдралын ирээдүйд яг ямар байх вэ гэдэг тэр зүйл бол өсвөр үеэсээ залуу үеэсээ илүү шалтгаалдаг та. Юм чинь ингээд нэг тийм ахмадаас эхлээд залуучууд хүүхдүүд ингээд улбаалдаг бие биендээ ингээд сургадаг, захидаг ийм зүйл байдаг баг. Тэгээд одоо би бол залуучууд хүүхдүүд ханд шилмээр санагддаг л да. Тэгээд нутаг орноо хөгжүүлэх ч юм уу одоо өөрийгөө хөгжүүлэх, цаашлаад ижээ аавыгаа харж хандах, нутаг орноо хөгжүүлэх, улс орноо хөгжүүлэх, хүний дайтай явах гэд энэ бүх зүйл бол хүүхдүүдийн өмнө бүх айгүй сайхан тийм боломжууд нээлттэй байдаг л да. Тэгэхээр энэ бүхэн дээр бас та нар илүү сайхан тийм номонд дуртай болж, номонд хайртай болж, номын сайн нөхөр болж, улс хууртай болж тий ингээд энэ амьдралд хандаасай тий номонд илүү оролцгаарай л гэж хэлмээр санагдаж байна. Номын цаг нэвтрүүлгийн дугаар өндөрлж байна. Дараагийн дугаараар дахин уулзцаая. Түр баяртай.